Өнөөдөр бид Тэнгис кино театраас үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээ өргөж байна. За мэдээж өнөөдөр бид нэгэн одоо маш сонирхолтой баримтат киноны нээлтэн дээр хүрэлцэн ирсэн байгаа. За энэхүү кинотой хамтдаа танилцъя. Богино хэмжээний кино гэдэг бол богино зан сэтгэлгээ маш хурдан хугацаанд сэтгэж хурдан хугацаанд бүтгээр бас сонсдогтой. Тэгээд энэ киног хийх санал тавьсан одоо энэ I love me гэдэг энэ багийн залууч бол юмыг бас бүтээ гэсэн зорилготой хамгийн анх санал тавиад надад тийм санал тавьсан. Тэгээд өөртөө бас хөөрхөн зохиолоо ингэж бичээд ороод ирсэн байсан. Тэгээд бид нэр зохиолыг уншаад манай эхнэр зохиолч Богино киноныхын зохиолыг бичиж өгөөд тэгээд манай уран бүтээлчд манай жүжигчд маань бүгд сайн сайн нэгдэж бүгдээрээ хамтдаа кино хийж бүтээе гэдэг хийж бүтээсэн ба тэгээ маш богино хугацаанд хийгдсэн. Гэхдээ ямар нэг уран бүтээл энэ нөгөө ашигын бус хоёрт нь тодорхой хэмжээний зорилготой болохоор зорилготой хүмүүстэй бас зориулж бүтээсэн гэдгээр энэ кино манаас онцлог болсон болов уу гэж бодож байна. За сайн байна уу. Бид нэр Зориг сангийн залуу мандатч хөтөлбөрийн хүрээнд сайн үйлсийн төсөн хэрэгжүүлж тэгээ сайн үйлсийн төслийн хүрээнд ертөнцийн өнгө хэмээх богино хэмжээний уран сайхны кино хийлээ. Киног болохоор ерөнхийдөө хавдар судлалын үндэсний төв, хавдрын үндэсний зөвлөл за тэгээд бусад олон байгууллагатай хамтарч ажилласан байгаа. Тэр дундаа дуртахад бол одоо Ланс фильм гэдэг мэргэжлийн кинос фильм студи байдаг. Бид нартай хамтраад энэ хүү киног ер нь бол 3-7 хоногийн дотор хийж дуусгасан байгаа. Тэгээ үүнд мэдээ шаардлагатай шаардлага гарсан одоо санхүүжилт та бусад зүйлс дээр ерхий ивент итгэгч Петровис голон JCI за бусад тэгээд ивент итгэгч нар бол бүгдээрээ энэ төсөлд бол сайн үйлсэлд нэгдсэн гэдэг байдлаар энэ төслийг дэмжиж ажилласан байгаа. Киноны зорилго нь болохоор ерөөсөө хор тодортой тэмцэж байгаа. Энэхүү аимшиг төвчөндөө тэмцэхэд хүмүүст урам зориг хайрлаж тэгээд тэдгээр хүмүүс нь энэхүү киноноос цааш дамжуулаад бие биендээ голом туслаж, бие биендээ дэм хайрлаж тэгж биендээ дэмжих хэрэгтэй гэсэн тийм их зорилготой киногаа. Хоёрдугаарт болохоор энэхүү киногоор дамжуулж бид нар мөн богино бага хэмжээний санхүүжил босгосон. Тэгээд тэр санхүүжилтээр болохоор хавдар судлалын үндэсний үйл ажиллагаа хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарим тоног төхөөрөмжүүдийг бодлон авч өгч хандварласан байгаа. Ерөнхийдөө бол 3.5 сая төгрөгийн ханд өгсөн гэж хэлж болно. Энэ бол зүгээр богино хэмжээний кино. Тэгээ сайн үйлсийн төсөл. Өнөөдөртөө яг зүгээр аль биесаа энэ кино театр нээлт хийж байгаа ч гэсэн дараагийн интернет, сошиал телевизээр маш их цацагддаг болно. Телевиз болон одоо Facebook, YouTube бүх нэгэн сайн цацагддаг болно. Киноны гол утга санаа нь болохоор хүмүүс хор тавтартай хүмүүс сайхан гол зорилготой байх хэрэгтэй. Тэгээд бие биендээ бас сайн тусалж явах хэрэгтэй гэсэн санаа байгаа. Тэгжээж хүний амьдрал бол өнгөтэй өөдрөг байдаг. Тэр утгаараа бас бид нар киногоо ертөнцийн өнгө гэж нэрлсэн байгаа. Кинонд тоглосон дүр маань гэх юм бол нэгэн одоо өвчтөе бүсгүйд сэтгэлтэй болсон залуугийн дүр байгаа. Тэгээд
төдий одоо тэр бүсгүй насгүй болсныг нь мэдсэн ч гэсэн хайрлсан хэвээр байгаа. Магадгүй өнгөрснийхэн дараа ч гэсэн сэтгэл зүрхэндээ хайрлсан хэвээр байгаа тийм залуу. Тэгээд энэ киногаар дамжуулаад залуучуудад яг ямар зорилго мессеж өгөх вэ? Энэ бол манай зориг сангаас санаачтай болж буй төслийн ажил. Тэгээд өнөөдөр одоо манай нийгэм Монголын айл гэр одоо ам бүлүүдэд бас том тулгарсан хүнд асуудал бол хавдрын асуудал байна. Маш олон төрлийн хавдар байна. Тарих болон дотор эрхтнийгээд тэгээд энэ болгон бол ихэвчлэн хүний өөрийнх нь сэтгэл санааны байдлаас их одоо анх үүсдэг цаашаа ууж ирдэг юм болов уу гэж би бас боддгийн. Тэгээд энэ сайхан төслийн ажилд хамрагдсандаа хамтарч бас ажилласандаа баяртай байна. Тэгээд хүмүүс тандж хэлэхэд хавдар бол идэгдэг өвч юм. Хавдрыг байлаа гэд хүн сэтгэл санаагаар унах юм бол улам байдал хүндрэх учраас маш өөдрөгөр ертөнцийг харах хэрэгтэй. Тэгээд хавдар одоо ангаах ухааны салаасаа ч гэсэн идэгч юм, нэмжилж идэгэж юм. Хүн өөрөө сэтгэл санаагаа дайчлаад би одоо үхгүй хавдар идэгнэ гэсэн сэтгэл санаагаа эхлээд дэмжиж чадах юм бол бас идэгч юм. Тэгээд танд ямар байсан бэ? Миний л мэргэжлийн ажил л да. Тэгээд мэдээж сэдвийн хувьд бол жоохон хүнд сэдв. Гэхдээ аль болох нэг ахтар хүнд гэж хүндийг харуулж тоглоё гэж бодсонгүй. Илүү одоо эрүүл сарвал байгаа хүмүүст мөн идэхийг хүсэж байгаа хүмүүст аз жаргал гэрлэгээ өгөхийн тулд мэдээлэлсэн тоглохыг харуулсан. Энэ кинонд тоглоод ямар санагдав? Өмнөх дээжсэн дөрүүдээс ямар онцлог? Тэглэхгүй яах вэ? Тэгээд Ланц фильмийн уран бүтээлчдтэй хамтарч энэ сайхан ер нь бол сайн үйлсийн аянд нэгдэж энэ богино хэмжээний киног бүтээлцлээ бүгдээрээ хамтдаа. Тэгээд өмнөх тоглож исэн ер нь дөрүүдээс гэхээр би нөөцийн тоглох кинон дээр Цолмонгийн охины дүр бас яг тархины хорт хавдартай охины дүр байсан. Тэгээд яг миний одоо энэ хоёр дахь одоо энэ хавдартай гэдэг одоо энэ хүмүүсийн багахан ч гэсэн нэг өвчин зовлолыг те одоо ингээд хуваалцах үүднээс болоод ер нь уран бүтээлч бидэд бол энэ уран бүтээлээрээ киногаараа ер нь дамжуулж үзэгчдтэй тэгээ ер нь хавдартай байгаа хүмүүстэй ер нь урам зориг хайрлах гэж уран бүтээлүүд маань ер нь явдаг. Тэгээд ер нь бол энэ киногоор дамжуулаад бол хүн ер нь 6 сарда те ядаж тогтмол нэг бүтэн нэг биеийн нэг шинжилгээ нэг орчих ёстой юм байна гэдгийг уран бүтээлд ингээд оролцсноороо маш сайн ойлголоо. Тэгээд ер нь бол нэг нэгнийгээ хайрлах чин сэтгэл ер нь л амьтдаа бие биенээ хайрлая гэж ярьдаг штеп. Тийм болохоор ер нь хүн болгон амьтдаа бие биенээ хайрлах хэрэгтэй. Бид бүхний уран бүтээлч бид бүхний хийж чадхал зүйл бол мэдээж энэ уран бүтээл байдаг учраас тэгээд Ланц фильмийнхантай хамтарч хийлээ. Тэгээд мөн зориг сангаас хэрэгжүүлж байгаа энэ хөө сайн үйлсийн аян. Тэгээд манаас хавдар судлалын үндэсний төвд багахан ч гэсэн өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж энэ сайхан том юм нэмчилгээний аппарат төхөөрөмжийг бэлгэлж байгаа юм байна. Тэгээд ер нь ингээд үзэгчтэй хандаж хэлэхэд эрүүл мэндэд маш сайн анхаарч байгаарай. Тэгээд ер нь ихтэй хавдар тусчаад бас эдгэж болдог юм байна ш. Бид нар бол хавдар гэж хортой хавдар гэж тэгэхээр зэрэг нэг яана гэж тэр чигээрээ ингээд явцдаг гэж ойлгоод байдаг. Тэгээд ер нь бол сайн имжлүүлээд анханасаа сайн тогтоолох юм бол ер нь идэгдэг гэдэг ойлголтыг бол би өөрийнхөө хувьд ч гэсэн хувийн хувьд ер нь мэдэж авлаа. Миний дүрийн хувьд танд ямар санагдсан? Дүрийн хувьд болохоор зэрэг манай киноны маань зохиолч өөрөө хавдартай байсан жоохон бахтаа. Тэгээд идэгсэн байлээ. Тэгээд одоо соёл урлагийн сургуулийн дүрслэх урлагийн сургуулийн зураачийн ангид сурж байгаа залуу байгаа. Тэгээд залуу маань Батгуу маань энэ зохиолыг өөрөө бас бичсэн. Тэгээд бас ер нь бас жоон санаачлагч нь. Тэгээд ер нь зохиолчийнхоо амьдралд ер нь амьдралд нь бид нар толгуурлаж манай киноны маань зохиол бичигдсэн юм байлээ. Тэгээд гол дүрийн охин маань зураач эмэгтэй. Тэгээд ер нь хорт хавдартай. Тэгээд ер нь уран бүтээлч хүн гэдэг бол ямар ч өвчтэй байсан яг тэр нөгөө өөрийнхөө уран бүтээлээс хийж байгаа юмнаас кайф авч тэрнээсээ урам зориг авч тэгээд ер нь идэгж байгаа л гэж ер нь бид нар энэ кинон дээр төсөөлөхөө авсан. Тийм болохоор зэрэг зураач эмэгтэй дүр байсан.
хин танд иймэрхүү киноны санал явуулаад Гэхдээ ер нь бол энэ чинь бидний нэг сайн үйлсийн аян учраас яг ямар ч дүр байсан тэгээд ер нь жүжигчин хүн чинь ер нь гээд ямар ч дүрд тоглох тийм ер нь л цаанаас тийм байдаг штэ. Тийм болохоор зэрэг заавал нэг тийм хавдартай энтер гэхэд нэг тийм тулцах зүйл ах яагаад вэ бид ч өөрсдөө уран бүтээлч хүн учраас нэг нэгнийгаа хайрлах тийм хүсэл зорилготой учраас тэгээд ямар ч хамаагүй гээд болно. магадгүй та залуучуудаа уриалсан. Залуучуудаа ер нь ард түмэндээ уриалахад бол өөрсдөө хамгийн гол нь эрүүл мэнд бол маш чухал дээд зэргийн хамгийн том зүйл шүү дээ. Тийм учраас ядаж 6 сарда тогтмол жилдээ нэг 2-3 удаа бүтэн биеийн шинжилгээнд орж байгаасай л гэж би хүсмээр байна. Эрүүл мэндээ хайрлаарай. Өвчтөө байсан тийм одоогор бол өвчтөө байхдаа нөгөө төдийлөн одоо хэвдэр твтэл босч явж гүйж хайраж болохгүй бүхэл зүйлээс хоригддаг хараат бос нөгөө хараат тэгэл нөгөө байхаар хүссэн хүүхд чинь хүсэл эрмэлзэлтэй хийгсэн зүйлтэй тэгээ тэрийг хийж чадахгүй өвчнөдөө дарлагтаад нэг хорт авдар гэсэн өвчтөй ингэж дарлагтаад хаалгаанд орсон дараа ямар хэцүү байдгийг тэгээд одоогоор хавдар өвчнөө ялаад дийлээд гарсан болохоор одоо бол хүсэл мөрөөдлөө биелүүлээд ингээд яг зорьсон зорилготой явж байгаа удаа би амар маш их баярлалдаг тийм бас зураг сонирхолтой тэрүүгээр бас сурж байгаа гэж сонссон. Хизэнээс ихэл зураг зурсан. Бага бахта зурх дуртай байсан л та. Гэхдээ хавдарч судалт хөвцөж байхад би мөнх цэцэг одоо нэг зурагч иш нартай танилцж байсан. Тэр зурагч иш нартай танилцсанаар миний бүр зураг зурх хүсэл эрмэлзэл одоо би одоогоор яг тэр үед миний илүү дотор байдаг зүйлийг илүү гаргаж өгцгөөсөн. Тэр хүмүүстээ иш нартай их би баярлалдаг. Тэгснээрээ би одоо өдөө зэрэгтэй одоо ингээд өөрийнхөө хүсэл мөрөлдөлтэй хийж байгаа юмд үнэхээр дуртай хайртай болохоор энэ мэрэгчлэл үнэхээр хайртай болохоор би одоо ингээд явж байгаа бах тийм тэр хүмүүстээс тийм хөвчлэн ягтай тэгээд одоо нэг хүн чинь зурх юм ондоо би яг нөгөө нэг нүд ч юм уу одоо нэг байгаль ч юм уу одоо нэг эмзэг твцэж явах юм хүүхдийн одоо нэг комикс ном одоо юу л байд энэ одоо таарлцсан юмнуудаа л ерөнхийдөө зурх дуртай одоо нэг тийм. ертөнцийн өнгөний киноны нээлт болж байгаа юм. Энэ кино өөрөө ч үүдэг ямар санагдав? Энэ кино олон хүмүүсийн нөгөө сонор гэмэлсэн ч юм уу одоо нэг хавдартай хүмүүст урам зориг талаас илүү үр дүнтэй хүмүүс ч гэсэн сайн хүлээж авах гэж найдаж байгаа тийм. Хавдар гэдэг өвчтнийг одоо өвдсөн үедээ мэдэх биш. Эрт үед юм уу нөгөө шинжилгээ өгөх юм уу тиймэрхүү маягаар эрт онцлуулж ер нь тиймэрхүү зүйлд хамрагдаж байгаарай. Тийм мохоо өвчин битээ тусаасаа эрүүл мэндээ сайн анхаараарай л гэж хэлээгүй тийм. Энэ зүйл. Хавдар өвчин идэгдэг өвчин гэдгийг энэхүү киногоор харуулахыг зорьсон энэ гол зүйл хэвгүй энэ кино. Тэгээд олон хүмүүс бас үзэж ухаарал болох байхаа гэж боддог тийм.